бидний зайлшгүй мэдэх ёстой суурь ойлголтуудын нэг нь улс төрийн эрх мэдлийн хуваарлтын зарчим юм аа. Энэ зарчмыг тайлбарлахын өмнө эхлээд төр гэж яг юу вэ? Яагаад заавал төр байх ёстой юм бэ гэдэг талаар бодож үзье. 2013 оны Америкийн The Purge гэдэг нэг аимшигын кино үзэж байснаа саналаа. Энэ кинон дээр юу болдог вэ гэхээр жилд нэг удаа 12 цагийн турш цэрэг цагдаа ажиллагаа болж бүх хууль хүчингүй болсноор ямар ч гэмт хэрэг бүлээн зөвшөөрөгддөг болдог. Нэгсэндээ 12 цагийн турш төр гэдэг зүйл огт байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр кинон дээр гардаг шиг төр байхгүй болчихвол гэмт хэрэг газар авч бидний аюулгүй байдал эрх чөлөө маань үгүй болох аюултай гэсэн санааг Английн философч Томас Хоббс 17 дугаар зуунд төвшүүлж байсан байдаг. Хоббсийн бичснээр бол төр байхгүй бол хувь хүний амнаас эд хөрөнгө эрх чөлөө хизээж баталгаатай аюулгүй байх боломжгүй. Яагаад вэ гэвэл төр байхгүй бол хүн болгонтой байнгын дайнтай юм шиг амьдрахаас өөр аргагүй болно. Тийм ч учраас хүмүүс өөрийн хүсснээрээ авирлах тэр хязгааргүй эрх чөлөөгөө сайн дураараа хязгаарлаад хоорондоо харилцан тохиролцоод нэг төрлийн нийгмийн гэрээ байгуулдаг. Миний эрх чиний эрхээр хязгаарлагдана, чиний эрх миний эрхээр хязгаарлагдана гэдэг шиг. Тэгээд энэ гэрээний дагуу төр гэдэг институт бий болдог байна. Тэгэхээр төрийн гол үүрэг бол одоо намайг бусдаас хамгаалах, бусдыг надаас хамгаалах ийм л үүрэгтэй. Энэ үүргийг биелүүлэхийн тулд бид цорын ганц төрд хүч хэрэглэх эрх мэдлийг олгодог. Өөрөөр хэлбэл бидний аюулгүй байдлыг хангах зорилгоор бидний эрх чөлөөг тодорхой хэмжээнд хязгаарлах, биднийг албадан хүчлэх тэр эрх мэдлийг бид өөрсдөө төрд олгодог юм а гэсэн санаа. Хүмүүс тайван амгалан амьдрахын төлөө өөрсдийг нь хянах улс төрийн эрх мэдлийг төрд олгочихлоо. Гэтэл төр нь энэ эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаад иргэдийнхээ эрх чөлөө аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөд эхэлбэл за энгийнээр хэлбэл дарангуулаад эхлүүл яах вэ? Энэ асуултанд Америкийн нэгдсэн улсын үүсгэн байгуулагчдын нэг Джеймс Мэдисон хариулахдаа улс төрийн эрх мэдлийг зайлшгүй хувааж өөр институтэд олгож тэдгээр институтээр бие биенийг нь хянуулж ажилуулж байх ёстой гэсэн санааг төвшүүлсэн байдаг. Энэ санааг улс төрийн эрх мэдлийн хуваарлалтын зарчим буюу одоо англиар бол separation of powers and checks and balances гэж нэрлэдэг байгаа юм л да. Мөн Францын философч Монтескью ижлэгтэр санааг дэвшүүлсэн байдаг. Төрийн одоо үндсэн үйл ажиллагааг 3 хуваагаад 3 өөр байгууллагад хариуцуулж өгөх байгаа юм. Улмаар орчин үед төрийн үндсэн үйл ажиллагааг нэгт хууль батлах, хоёрт баталсан хуулиа тайлбарлах, гуравт түүнийгээ хэрэгжүүлэх гэж одоо 3 ангилдаг болсон. Тэгэхээр хууль тогтоох буюу хууль батлах тэр ажлыг нь ихэвчлэн их хурал эсвэл парламент гүйцэтгэдэг болсон. Парламент нь ард түмнээс шууд сонгогдсон тэдний төлөөлөл байх учиртай. Парламентын баталсан хуулийг тайлбарлах, төрийн үйл ажиллагаа нь үндсэн хуулийн буюу нөгөө нийгмийн гэрээтэй маань нийцэж буй эсхийг шийдэх үүрэг бүхий байгууллагыг шүүх засаглал гэж нэрлэдэг болсон. Мөн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага нь гүйцэтгэх засаглал буюу засгийн газар байдаг. Дүгнээд хэлэхэд гүйцэтгэх засаглал буюу засгийн газар, хууль батлагч байгууллага буюу парламент, за шүүх засаглал энэ гурав маань бие биенээсээ бие даасан хараат бус байж бие биендээ хяналт тавьж ажиллаж байх ёстой. Улс төрийн эрх мэдлийг аль нэгэнд нь төвлөрүүлж болохгүй, аль болохоор тарааж өгөх ёстой гэдэг энэ санааг, энэ зарчмыг улс төрийн эрх мэдлийн хуваарлалтын зарчим гэнэ.